Сайн байцгаана уу? Энэ видеог үзэж байгаа танд энэ өдрийн мэндийг хүргэе. За хэрэг та энэ видеог олж үзэж байгаа бол магадгүй universe танд ямар нэгэн гоё бэлгийг илгээхийг хүссэн байна. За амьдрал заримдаа биднийг нэг юм гацаанд оруулцдаг. За хаяа бид нэр замаа алдсан юм шиг мэдрэмжтэй байгаад байдаг. За гэхдээ энэ бүхний цаана биднийг хүлээж байгаа сайхан бэлэг болон боломжууд үргэлж байдаг шүү. За тэгэхээр өнөөдрийн таараа уншлагаар бид таны амьдралд удахгүй одоо ирж байгаа тэр сайн сайхан зүйлс юу байна вэ гэдгийг толдох гэж байна. Таны амьдралд ямар гоё сайхан бэлэг ирж байгаа вэ гэдгийг хэдүүлээ хамтдаа харцгаая. За тэгээд өнөөдрийнхөө нээлттэй уншлагын хүрээнд энергийн шалгалт хэсэг яваад хэдүүлээ сайхан та бүгдтэй илгээж байгаа бэлгээ задлцгаана. За тэгээд түүний дараагаар universe-с танд илгээж байгаа мессежийг бас би хүргэх болно. За тэгээд энэ хүү бичлэг маань бас нэмэлт хэсэгтэй. За нэмэлт хэсэг маань 11,000 төгрөгөөр худалдаалагдж байгаа. Та хэд маань нэмэлт хэсгийг авахыг хүсвэл би доор тайлбар хэсэгт болон коммент хэсэгт оруулаад өгнө. Эсвэл Ламцэг manifestation гээд манай Instagram хуудас руу бичих боломжтой байгаа. За тэгээд нэмэлт хэсэгт маань ямар сэдвүүд орсон байгаа вэ гэхээр та ямар гайхалтай хүчтэй вэ? За тэгээд та одоо энэ нөхцөл байдлаас яаж гарах те ямар алхам хийх ёстой вэ? За тэгээд мөн өвөг дээдсээс тань өгч буй зөвлөгөө гэсэн маш гой сэдвийн дагуу бэлтгэсэн байгаа. Та хэд маань нэмэлтээ намайг дэмжиж нэмэлтээ авахыг хүсвэл манай Instagram хуудас руу холбогдоод эсвэл доор тайлбар хэсгээс мэдээлэл аваад үзэх боломжтой байгаа шүү. За тэгээд хэдүүлээ групп сонголтынхаа хэсэг рүү орцгоё. Та хэд маань харж байгаад өөрт хамгийн их таалагдсан хамгийн түрүүнд нүдэнд туссан аль нэг дүрсийг нь сонгох боломжтой шүү. Ингээд та бүхэндээ чимээгүй бясалгах хормыг олгоцгоё. За нэгдүгээр группийн маань уншлагатай тавтай морил энергийн шалгалт хэсэг рүү орж байна. За ерөнхийдөө бол 5 үзэр татсан байгаа. За эхний үзэр бол The World буюу ертөнц үзэр гарч ирсэн байна. За ертөнц үзэр юу илтгэж байгаа гэхээр одоо таны амьдралын нэг том цикл дуусж байгаа. За тэгээд урт удаан хугацаанд одоо хийж байгаа ажлын үр дүнгээ өгж байгаа, эсвэл зорилго биелж байгаа, эсвэл амьдралын шин шат эхэлж байгаа ийм хүмүүс байна. За эсвэл өөрийгөө одоо юм жоохон бүрэн дүр мэдэрч эхэлж байгаа, өөртөө жоохон юм ихтгэлтэй болцсон байгаа хүмүүс байна. За зарим хүмүүсийн хувьд магадгүй ажлын амьдралын нэг үе дуусж байна. Эсвэл амьдралын чиглэл өөрчлөгдөж байна. За эсвэл одоо орчноо сольж байгаа, ажлаа сольж байгаа хүмүүс байна. За тийм хүмүүс маань зөв группийг сонгосон гэж үзнэ. За 6-гийн саваа гарч ирсэн байна. За ерөнхийдөө бол саваа бол гал энергитэй. Тэгэхээр гал мах бодтой ордууд байж магадгүй, эсвэл шинэ боломж, шинэ зүйлс ирж байгаа хүмүүс байж болно. За 6-гийн саваа болохоор ерөнхийдөө амжилт болон одоо ажил хичээл сурлага өөрийн амьдрал ингээд айгүй гоё үнэлэгдэж байгаа энэ энергийг илтгэдэг. Тэгэхээр таны хийсэн зүйл үр дүнгээ өгч байгаа, эсвэл бусад хүмүүс таныг үнэлж эхэлж байгаа, эсвэл өөртөө юм жоохон ихтгэлтэй болсон, эсвэл хэцүү үеийн дараа гэдэг нэг юм нар гарч байгаа хүмүүс байна. Ажил дээрээ магадгүй амжилттай явж байгаа хүмүүс байна. Бусдад ингээд айгүй магтуулж байгаа, өөрийгөө бас ингээд айгүй үнэлж эхэлж байгаа хүмүүс байна. За тэгээд хоёрын аяг гарч ирсэн. За ерөнхийдөө бол хин нэгэн хүнтэй айгүй
найзч бай, нөхөрч бай, шинэ залууч бай, хамт олонч бай ингээд айгүй гой сэтгэлээрээ холбогдож байгаа хүмүүс байна. Эсвэл ингээд сэтгэл дотроо айгүй юм тайван тэг гүн ойлголцолтой гэрийнхэнтэйгээ эвтэй найртай, хамт олонтойгоо эвтэй найртай ийм хүмүүс байвал та хэд маань зөв группээ сонгосон гэсэн үг. За тэгээд The High Priestess гарсан байна. За High Priestess маань болохоор юу хэлдэг байгаа юм гэхээр сүүлийн үед айгүй та хэд маань зүн совин нэлээ мэдрэг жоохон хүчтэй янз бүрийн зүйл хөдлөд байгаа эсвэл мэдэрч байгаа ямар нэгэн зүйл болохоос өмнө дохио авсан хүмүүс байж болно. Дотоод зүн совин мэдрэмж нэлээд хүчтэй идэвхтэй болцсон. Таны дотор ингээд ямар нэгэн зүйл хүчтэй мэдрэгдэж байгаа. Тэрийгээ сонсож чадж байгаа хүмүүс байх юм бол та хэд маань зөв группээ сонгосон гэсэн үг. Эсвэл ямар нэгэн хүний үнэнг олж мэдсэн ч юм уу те. За тийм хүмүүс маань байх юм бол та хэд маань зөв группээ сонгосон гэсэн үг. За тэгээд Lovers карт гарч ирсэн. За The Lovers карт маань юу хэлээд байгаа юм гэхээр одоо нэг юм сүлд хосоо олсон хүмүүс байж болно. Эсвэл одоо нөгөө хайртай хүнтэйгээ ойлголцсон, хамтрагчтайгаа ойлголцсон, гэрийнхэнтэйгээ ойлголцсон. Эсвэл амьдралын ямар нэгэн чухал шийдвэрүүдээр ирсэн байгаа хүмүүс байна. Эсвэл хэн нэгэнтэй сэтгэлийн таталцал, ойлголцол аягүй өндөртэй байгаа. За тэгэхээр нэгдүгээр группыг сонгож байгаа хүмүүсийн маань хувьд ерөнхийдөө бол амьдрал нэг юм том цикл дуусаад нэг юм шинэ хаалга нэгдэж байгаа яг ийм энерги байна. За тэгээд магадгүй урт хугацаанд хийсэн зорьсон ажил те хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж эхэлж байгаа. Тэгээд дотроо энергийн хувьд аягүй өндөр зүн сонтой одоо зүудлэл те зүуднүүдээ аягүй бодтой зүудлээд ч юм уу те. За ийм хүмүүс байна гэж харагдаж байна. За би энергийн шалгалт хийхэд аягүй сонирхолтой юм ажиглагдсан. Энд ингээд 3 major arcana, нэг сава хүзэр, нэг аяг хүзэр гарч ирсэн. За тэгээд major arcana гарна гэдэг нь бол ерөнхийдөө бол одоо юм амьдралын нэлээд том одоо энэ хувь заяа, хувь тавилан гэдэг шүү дээ. За тэр хувь заяаны үйл явдал нэлээд хүчтэй тохиолдож байгаа хүмүүс гэсэн үг. Таны амьдрал тохиолдож байгаа зүйлс ямар нэгэн байдлаар юм санамсаргүй зүйл бол биш. За дээрэс нь мөн айгүй юм сүнснийхээ хувьд айгүй юм одоо өсөлттэй байгаа. Айгүй юм сүнслэг хичээлүүдийг сүүлийн үед айгүй их авсан тий одоо юу гэдэг чинь сурах хэвээр бидний энэ амьдрал дээр ямар нэгэн байдлаар зоригтой бидний сүнс ингээд аягүй зоригтой өөрсдөө гэсэн сурах хичээлтэй ирдэг. За тэр одоо сүнслэг хичээл сүнслэг одоо тэр сурах зүйлсээ сүүлийн үед аягүй их ингээд сурч мэдэрч байгаа хүчтэйгээр тэгээд амьдралын нэг юм шинэ үе шат эхлэх гэж байгаа гэдгийг илтгэн. Тэгэхээр одоо энергийн шалгалтаар 3 том major arcana гарна гэдэг маань та хэд маань сүнснийхээ хувьд ч тэр биеийнхээ хувьд ч тэр бас юм жирийн хүн бол биш гэсэн үг. За тэгээд Lovers бол чухал сонголтыг бэлтгэж болно. Эсвэл хайр дурлалын харилцаа, гэр бүлийн харилцаа, хүн хоорондын гүн харилцаа. За тэгээд The World бол ерөнхийдөө одоо таны амьдралын бүтэн нэг цикл дуусаж одоо энэ бүхэл бүтэн ертөнц гэдэг хүч. За тэгээд The World ертөнц үзэр гарна гэдэг маань одоо та яг юм амьдралын хувь заяаныхаа аюу том эргэлтэн дээр байгаа гэсэн үг. Одоо эндээс харах юм бол ертөнц үзэр болон High Priestess, The Lovers гээд 5 хүзрийн маань 3 их аркан хүзэр гараад ирсэн. За тэгэхээр их аркан хүзэр маань амьдралын хамгийн том одоо үйл явдал хувь заяаны эргэлтүүд. За дээрэс нь одоо нөгөө бидний сүнсний хичээл гэж байдаг шүү дээ. За тэр сүнслэг төвшөндөө сүнсний хичээлүүдээ бид нэр сурсан байдаг, сураад явж байгаа энэ үеийг илтгэдэг. За тэгэхээр ертөнц үзэр маань та хэд маань амьдралын нэг том цикл дуусаад шинэ хаалга нэгдэж байгаа гэдгийг илтгэж байгаа. За тэгээд High Priestess маань та хэд маань сүүлийн үед аягүй их юм тооны давхцлууд
22 22 11 11 тий 23 23 02 02 гэх мэтчлэн тооны давтцлуудыг аягүй харсан байх хэвээр. За дээрэс нь зүүн совин аягүй өндөр хөгжсөн гэхээсээ илүү мэдрэг болсон хүмүүс байна гэсэн үг. За тэр нь ямар утгаараа мэдрэг болж байгаа юм гэхээр зүүдэнд аягүй их юм тод зүүдүүд орж ирэх. За ямар нэгэн зүйл тохиолдохоос өмнө мэдрэгдэх. За ийм байдлаар та хэдэд маань энэ зүүн совин жоохон юм хүчтэй мэдрэмтгий болсон хүмүүс байна гэж үзнэ. За дээрэс нь The Lovers гарч ирсэн. За The Lovers бол ер нь их аркан энэ хүзэр дээр болвол одоо soulmate хайрын хүзэр гэж явдаг. Гэхдээ яг амьдрал дээр одоо нийтэд нь ерөнхий зургаар нь аваад үзэхээр бас айгүй чухал сонголтуудыг илэрхийлдэг. Тэгэхээр ямарваа нэгэн чухал сонголтуудын өмнө та нар байгаа гэсэн үг. Одоо хайр дурлалын харилцаа, ажил, мэргэжил, амьдралын чухал шийдвэрүүдийн үед байгаа ийм хүмүүс байна. За тэгээд 6-гийн саваа. За саваа хүзэр бол гал энергитэй хүзэр өөрөө. За тэгэхээр одоо энэ группт байгаа нэгдүгээр группийн хүмүүс маань илүү нэг юм аюу юм дүрлэлтсэн энергитэй, дулаан энергитэй хүмүүс байна. За гал мах бодтой хүзэр гэж явдаг учраас бас гал ордууд байх магадлалтай. Одоо нуун марслан хонь, за эсвэл гал мах бодтой одоо нөгөө нар сар мандалтай ордууд нь гал мах бодтой хүмүүс байж болно. Эсвэл энергийнхаа хувьд аюу юм гал шиг дүрлэлтсэн ирч хүчтэй хүмүүс байгаа. Эсвэл сүүлийн үед илүү нэг юм амьдрал нь хөдөлгөөн орж юм ирч хүчтэй юм утга учиртай юм шиг болсон хүмүүс байгаа бол зөв группээ сонгосон гэсэн үг. За дээрэс нь хоёрын аяга гарч ирсэн. Хоёрын аяга бол хүн холбоо, хүн хоорондын харилцаа холбоо, сэтгэлийн холбоо илэрхийлдэг хүзэр. Тэгэхээр ерөнхийдөө бол аяга хүзэр чи өөрөө нөгөө ус махбодтой. За тэгэхээр ус махбодтой ордууд бас байж болно. Одоо мэлхий хилэнд загасны орд эсвэл ус махбодтой нар сар мандалт ордтой хүмүүс байвал зөв группээ сонгосон гэж үзнэ. За тэгээд эсвэл сүүлийн үед айгүй юм нөгөө хуучин танилуудтайгаа холбогдсон эсвэл X ч юм уу салсан хүмүүс нь холбогдсон, хуучин хамт олон хуучин найз холбогдсон. За эсвэл гэрийнхэнтэйгээ айгүй ойлголцож байгаа, хажуудах одоо найз залуу нөхөр эхнэр найз бүсгүйтэйгээ ойлголцож байгаа, хамт олонтойгоо ойлголцож байгаа, хүн хоорондын харилцаан дээр айгүй юм тайван байгаа хүмүүс байна гэсэн үг. За тэгэхээр нэгдүгээр группийг сонгосон хүмүүстээ энергийн шалгалт хэсэг маань ингээд дуусж जैन та хэд маань зөв группийг сонгосон болвол одоо хэдүүлээ дараагийнхаа сэдв рүүгээ орцгоё. За одоо нэгдүгээр группийн маань ой сайхан бэлгийг хамтдаа задлцгаая. Сайхан гараад ирлээ. За айдад маань харагдчих байна уу? За энэ
одоо миний одоо айдсгүй эрхчлөө дэлхийн ертөнцийг гэрэлтүүлнэ гэдэг ийм гоё эндээ гэрэл ассан. За энэ хар хэсгүүд бол айдсыг гэлтгэж байгаа. За ийм гоё мессежийг сахиуснаас нь танд илгээсэн байна. За одоо хэдүүлээ бэлэг хэсэг рүүгээ орно. За ерөнхийдөө та хэдэд маань маш гайхалтай бэлгийг илгээсэн байна. Би сайхан эхнээс нь тайлбарлаад өгье. За Ace of Pentacles гарсан байна. За таны амьдралд цоо шин маш гайхалтай шинэ хаалга нэгдэж байна. За ерөнхийдөө бол одоо энэ хаалга одоо жирийн нэг хаалга биш ээ. Энэ одоо таны амьдралд маш гоё одоо үр өгөөж өгсөн шинэлэг мөнгө мөрөөдчихсэн хүмүүст ашиг өгөх, хайр мөрөөдчихсэн хүмүүст хайр өгөх яг ийм одоо нөгөө мөрөөдөл биелж байгаа юм шиг ийм гоё хаалга ирж байна. Зарим хүнд энэ нь одоо мөнгө байж болно, ажил карьер байж болно. Одоо нөгөө доктортой орлого, за эсвэл доктортой гэр бүл, хайр дурлалын харилцаа юу ч гэдгийг тийм тэр бүгд нь ирэх болно. Маш гоёор. За тэгээд хамгийн гол нь танд ерөөсөө юм хоосон амлалт өгөөгүй байна. Яг юм гарт баригт хуц бодтой маш гоё бэлгийг тань руу илгээж байгаа юм байна шүү. Одоо энийг хардаа Ace of Pentacles гэдэг гартаа юм гоё гэрэлтэй айлан барьчихсан. Ийм гоё зурагтай. За тэгэхээр бас маш сонирхолтой King болон Queen of Swords зэрэг гарч ирсэн. За энэ бас маш сонирхолтой зураглал. Одоо хатны элд болон хааны элд хоёр маань ингээд зэрэг гараад ирсэн. За тэгэхээр энэгээр юу илтгэж байгаа юм бэ гэхээр энэ одоо хорвоо ертөнцөөс таныг хамгаалдаг сахиуснуудаас өгөгдөж чинь айгүй хүчтэй мессежийг өгч байна. Таныг битгий санаа зовоо. Та одоо илүү юм ухаалаг, одоо илүү юм одоо томрон тодорхой гэх юм уу те. За ингээд илүү юм гоё нэрхтэй болж байна. Тэ өмнө магадгүй та ингээд ямар нэгэн зүйл дээр нэг мэргэлзээтэй зөв юм болов буруу юм болов тэ ингээд одоо сайн мууг ялгаж харж одоо чадахгүй байсан бол одоо таны нүд илүү тод хардаг болж байна. Сахиустай танд хэлж байна. Ер нь бол өөрийгөө битгий дутуу үнэлээрээ өөрийнхөө үн цэнийг маш гоёор мэдрээд өөрийнхөө үн цэнийг үнэлээд өөрийнхөө хэл хязгаарыг тогтоогоод таны амьдралд маш гайхалтай хүмүүс, маш гайхалтай боломжууд ирэх гээд байна. За тэр зүйлс ирэхийн тулд та өөрийнхөө үн цэнийг одоо стандартыг өндөрсгөн гэж ярьдаг тий. Тэрийг өндөрсгөх хэрэгтэй. Өөрийнхөө үн цэнийг тодорхойлох, өөрийнхөө юунд дуртай, юунд дургүй олвол таалагдахгүй, дуртай олвол таалагдчихна гэд хэл хязгаараа тогтоодог болох хэрэгтэй байна. За ийм гайхалтай мессежийг өгч байна. За тэгээд дараагийн хүзэр маань бол Page of Cups гарч ирсэн байгаа. За ерөнхийдөө одоо Page of Cups маань өөрөө юм айгуу гоё зөөлөн дулаан энергитэй карт. За тэгэхээр таны зүрх маш гоё юм дулаан энергитэй юм аа. Шууд мэдрэгдэж байна эндээс. За тэгэхээр та тэр дулаан мэдрэмжийг ойрд мэдрээгүй болвол одоо ч гэсэн маш юм гоё дулаанаараа мэдрэгдэж байна шүү. За тэгээд та ингээд өдөө хүртэл айгүй их зүйлийг туулаад айгүй их зүйлийг одоо хэцүү зүйлсийг айгүй их мэдэрсэн байхаа. Гэхдээ та ингээд таны дотор одоо ч хүртэл ийм хөөрхөн ийм гоё цэцэг байгаа гэдгийг мэдрээрээ тэ. Энэ цэцэг маш гоёор дэлбэлэх болно.
таны одоо дотор одоо ч гэсэн тэр халуун дулаан хайр итгэл одоо бусдад итгэлээ нэг тэ бусдыг хайрлах, бусдаар хайрлуулах сайн сайхан зүйл ирнэ. Тэр сайхан гэрэл гэгээтэй зүйл яг энэ цэцэг шиг тань дээр хүрээд ирнэ гэж хэлж байна. За тэгэхээр одоо энэ бол таны дотор байсан өөрийн чинь маш гайхалтай бэлэг гэсэн үг. За энэ том бэлэг бол Бурханаас одоо энэ орчлон ертөнцөөс танд илгээж байгаа ийм гоё бэлэг, танд илгээсэн байсан бэлэг гэсэн үг. За тэгэхээр та энэ бэлгийг ерөнхийдөө бол таны дотор байсан шүү гэдгийг мэдрээсээ гэд сахиуснууд нь ийм мессежийг илгээж байгаа юм байна. За одоо нэг ийм үг шууд орж ирж байна л да. Одоо нөгөө юм хатуу хүйтэн одоо тийм зүрхнээс илүү одоо юм зөөлөн дулаан одоо юм илүү нээлттэй зүрх одоо хамгийн хүчтэй байдаг шүү гэсэн мессежийг бас өгч байна. За тэгээд 10 аяг гарч ирсэн. За 10 аяг бол үнэхээр бас энэ тарогийн хүзрүүдэд хамгийн гайхалтай картуудын нэг байдаг. За энэ карт гарч ирэхэд надад бас айгүй гой мэдрэмжүүд орж ирдэг. За тэр ямар мэдрэмжүүд байдаг вэ гэхээр танд одоо юм аз жаргалтай амар амгалан тайван байдал ирж байна. Та магадгүй аз жаргалын хаалгыг онгойлгоод юм уу тогшоотыг орж байгаа ийм мэдрэмж байна. За энэ ямар аз жаргалын гэхээр дотоод амар амгалан хайр, халуун дулаан харилцаа тий одоо энэ хамгийн гол нь нөгөө нэг сэтгэл дотор айгүй юм гой бүрэн дүүрэн сэтгэл хангамжтай юм бүтэн мэдрэмж ирэх юм энерги өртөж байна. За 10 аяг болвол бас энэ гэр бүлийн гэлтэгдэг аз жаргалтай гэр бүлийг гэлтэгдэг карт байдаг. Тэгэхээр энэ одоо заавал юм романтик хайр дурлал магадгүй та нар романтик хайр дурлал амар амгалан тайван харилцаа хүсэж исэн бол тэр харилцаа бас ирнэ. Бас аз жаргалтай гэр бүлийн халуун дулаан уур амьсгал одоо сэтгэлийн амар амгалан гэдэг зүйл чинь өөрөө хамгийн одоо гоё зүйл байдаг. За тэгэхээр ийм гоё сайхан бэлэг танд ирж байна. Магадгүй зарим хүмүүс нь ирсэн ч байж магадгүй. Тэгэхээр одоо хүний амьдралд одоо хамгийн сайхан зүйлсийн бүр номер 1 чухал зүйлийг би энэ амар амгалан тайван байдал сэтгэлийн амар амгалан гэж ойлгодог. Тэгэхээр энэ сайхан зүйл тань дээр ирж байна. Сахиуснууд нь таны амьдралд ийм гайхалтай шинэ боломжууд, ийм гайхалтай шинэ хайр тий та бас дээрээс нь илүү ухаалаг, илүү хүчтэй болсон байна. Бидний амьдралд юу ч тохиолдсон байсан гэсэн хамгийн гол нь танд эдгээр гайхалтай зүйлс ирж байна. Тэгэхээр та яг одоо Page of Cups шиг өөрийнхөө сэтгэл доторх тэр халуун дулаан энерги тэр бусдад өгдөг хайр халамжаа битгий гээгээрээ тий танд зориод ирж байгаа энэ сайхан бэлгийг хүлээж аваарай. Үнэхээр гоё бэлэг илгээсэн байна. За тэгээд би та нартай бас энэ бэлэгтэй холбоотой одоо өглөө болгон сэрээд уцаа оролдохоос өмнө эсвэл орой унтахдаа ч юм уу тий та хэд маань бас ингэж хэлж ивэл зүгээр. Тэгэх юм бол энэ тэр ирж байгаа бэлгийг одоо хүлээж авахд илүү нээлттэй, өөрсдөө чи энерги ч гэсэндээ илүү өндөр давтамжтай бидний энерги байхаар одоо илүү энэ шууд бидний хүсэж мөрөөдөж исэн тэр амар амгалан тайван гоё бэлгүүд гоё боломжууд ирэх боломжтой байдаг. За тэгэхээр та хэд маань өглөө нүдэ нэгээл уцаа оролдохоос өмнө за орой унтахынхаа өмнө үргэлж ингэж хэлж байгаарай. За би одоо надад ирж байгаа тий би миний амьдралд ирж байгаа
гоё гоё гайхалтай боломжуудыг би хүлээж авахдаа ингээд маш их баяртай байна. Тэгээ би ингээд өөрийнхөө үн цэнийг би ингээд аягүй сайн мэдэрдэг. За миний одоо явах зам үргэлж юм гэрэл гэгээтэй. Тэгээ миний одоо амьдралын бүх зүйлийн баталгаатай тодорхой. За би өөрөө ерөнхийдөө одоо би өөрөө за эсвэл миний зүрх те маш юм халуун дулаан зөөлхөн за тэгсэрнэ би өөрөө маш өвчтэй хүн гэх мэтчлэн за өөр зөв хүмүүс зөв цагтаа одоо үргэлж миний амьдралд энэ зөв хүмүүс орж ирж байна. За одоо энэ хорвоо ертөнц надад үргэлж сайхан бэлгийг илгээж байна. Би энэ бүх сайхан бэлгийг хүлээж авахтаа бэлэн байна. Гэх мэтчлэн эдгээр үгсийг та хэд маань орой унтахаас өмнө өглөө одоо утас оролдохоос өмнө сайхан бичиж аваад өөртөө хэлж байвал энэ ирж байгаа сайхан бэлэг та хэд дээр шууд л гүгэд ороод ирэх нэ. За тэгээд гайхалтай бэлэг та хэд маань хүлээж авахтаа үргэлж нээлттэй байгаарай. Өөрсдийнхөө зүрх сэтгэлийг нээлттэй байлгаарай. За одоо би Universe та хэдэд маань одоо энэ орчлон хорвоо ертөнцөөс илгээж байгаа гайхалтай мессежийг инфо карта татаад та хэдтэй гаргаад өгье. За нэгдүгээр группийг сонгосон хүмүүст маань Universe-с мессежийг илгээж өгнө. Wow, this one. Наны үзэр гарч ирж байна. Орогдож байна танарт. World. Two wands. Five of swords. Wow. Шууд юм. За, the hanged man. 1 2 3. За би 5 үзэр татсан. 5 үзэр татсны маань 3 нь их аркан үзэр байна. Нэг нь савааны үзэр, нэг нь сэлэмний үзэр. За тэгэхээр та хэдийн амьдралд ялцчихгүй том өөрчлөлт, бүрийн амьдралын хувь тавилангийн том өөрчлөлт ирж байгаа харагдаж байна. За эхнээс нь сайхан тайлбарлаад өгье. За дэсэн бүр тарагийн хамгийн эрэг бүр номер 1-ийн эрэг карт. Нарны үзэр тий. За тэгээд Universe танд шилж байна. Нар болон энэ нарны гайхалтай энерги, нарны гэрэл таны талд байна. За тэгэхээр таны амьдралд биш дээ. Энэ баяр баясгалан одоо энэ нар шиг нар мандж байгаатай адил маш гоё юм. Таны амьдралын сэргэлтийн үе ирж байна. Сэргэлт одоо энэ нарны энерги шиг юм гоё сэргэлтийн үе ирж байна. Та удахгүй эсвэл одоо ч байж магадгүй баг багаар ингээд өөрийгөө хөнгөрж байгаа, ажил үйлчлэн бүтэж байгаа. Ингээд өөрийнхөө яг жинхэнэ энергийг олж авч байгаа мэдрэх болно. The Sun card бол ингээд нөгөө бид нарыг энэ зөв зам дээр явж ингээд хэлдэг карт байдаг. За тэгэхээр та хэд маань яг л одоо Universe одоо энэ хорвоо ертөнцийн танд юу гэж хэлээд байгаа юм гэхээр та битгий санаа зов, та зөв зам дээр явж байна гэдгийг хэлтгэж байна. За ертөнц үзэр гарч ирсэн. Бас их аркан. За ертөнц үзэр 21 дугаартай, их аркан үзэр 0-оос 21 дугаар хүртэл дугаарлагдаад 21 дугаараар дуусдаг. Тэгээд одоо нөгөө их аркан одоо ямар
За стандарт хөтөлбөрөдгөө яриа чи гацчихдаг шүү дээ. За стандарт хөтөлбөрүүд нь эхлээд явдаг. За тэгээд за ертөнц хөтөлбөр өөрөө 21 дугаартай нөгөө мейжер аркан маань 21 дугаараар төгсдөг учраас юу хэлдэг вэ гэхээр таны амьдралын одоо нэг юм мөчлөг дуусч байна. За мөчлөг гэдэг маань одоо энэ одоо өмнө нь туулж исэн хүнд хэцүү зүйлс хаагдаж байна. Ийм амар юм хүнд ачаатай ингээд ийм айгуул юм хэцүү хүнд замыг туулсан бол та нартай баяр хүрээ тэр бүх хэцүү зүйлс ард үлдэж байна. Та нар хаалгаа нэгээд дараагийн шат руугаа орж байна. За тэр дараагийн шат руу орохын өмнө тэр хүнд хэцүү зүйлс заавал таад туулах ёстой байсан. Тэр зүйлсийг бид тэр ачаа тэр сэтгэлийн шаналлыг мэдэрч иж дараагийн шат руугаа алхах ёстой байсан байна. Тэгэхээр баяр хүргэе одоо тэр хүнд хэцүү зүйл ард үлдлээ. Та дараагийн одоо левел рүүгээ дараагийн шат руугаа орж ийна гэдгийг хэлдэг чинь гайхалтай. За тэгээд хоёрын саваа гарч ирсэн. За хоёрын саваа юу хэлдэг байгаа юм гэхээр одоо таны өмнө та битгий санаа зовоо ертөнц хөзрөөр бүх зүйл хаагдаж дуусаад нарны нэрийг үргэлж таныг дагаж яваад за тэгээд таны өмнө маш гайхалтай шин зам шин боломж шин ирээдүй ирж чинь нэгдэж чинь тэг та одоо ингээд ерөөхдөө бол зүгээр сууж байгаа юм шиг харагдаж байгаа боловч аль хэдийнэ дараагийн алхмаа одоо дараагийн хаалгаа дараагийн шин боломжоо нэгээд тэрийг мэдэрч байгаа хүмүүс шүү. За тэгэхээр танд одоо юу дутагдж байгаа юм гэхээр гой сайхан зүйлсийг мөрөөд одоо биелүүлэхийг хүсэж байгаа бүх зүйлээ мөрөөд гоё том мөрөөдөлтөй бай. Одоо алсыг үргэлж харж та том зүйлийг одоо бодож мөрөөд томоор амьдралаа төсөөл тийм амьдралаа энэ өөр төвшөнд аваачих одоо ийм энергитэй хүмүүс байна. Нэг байрандаа гацаад ах төрлийн биш. Тэгэхээр хорвоо ертөнц та хэдэд маань юу гэж хэлж байгаа юм гэхээр одоо байгаагаасаа томоор сэтгэхийг хүсэж байна. Зүгээр л мөрөөдөөдөө томоор мөрөөдөөдөө тэр бүхэн чинь биелнэ гэж хэлж байна. Маш гайхалтай. Тэгэхээр өөрийн бодож байгаа өөрийн бодит байдлын 3 ертөнцийн байгаагаасаа илүү томоор сэтгэх, илүү томоор мөрөөд. За Five of Swords гарч ирсэн. За бас сайн сайхан зүйлсийн хажуугаар анхааруулга мессеж байна. За юу хэлдэг байгаа юм бэ гэхээр одоо сэтгэлийн шарах өнгөрсөн байсан маргаан одоо өнгөрсөн болсон тэр одоо бардамнал эго за өөрийгөө буруутгах бодол хин нэгнээс авсан сэтгэлийн шарах за айдас санаа зовнил за тэр бүх зүйлийг зүгээр орх энэ бүх зүйлийг орхиод дараачийн хаалгаа нэгээд яв гэж хэлж байна. За Five of Swords юу гэж хэлж байгаа юм гэхээр маш тодорхой хэлж байна. Та бүх одоо энэ бүх тулаанд ялах шаардлага байхгүй. Зүгээр л өөрийгөө бодоод яв. Зарим тулаанаас зүгээр л холдоод явах нь бас ялалт байдаг шүү гэж хэлж байна. За тэгээд хангад маань гарч ирсэн. Бас их аркан хүзэр. За тэгэхээр одоо ингээд өөрийгөө одоо өнгөрсөн дэг тэр хэцүү зүйлсийг тавьж явуулахгүйгээр дараагийн шат руугаа орно гэж байхгүй учраас түр азнаад бясалгаад өөрийгөө өнгөж хараад цаахан эргэцүүлж бодоод юугаа тавьж явуулах уу би цаашаа яаж явах уу гэдгийг бодоод өөр үзхөөс хараад тэг шууд яарч ингэж цаашаа явах гэхээсээ илүү тайвнаар орхих зүйлсийг орхиод бодох зүйлсийг бодоод энэ бол хэлээд байгаа одоо бодох танд юм ухаарал авах хэрэгтэй юм цаг хугацаа байна. Тэ энэ одоо
төр зүрийн гацалт зогсолт бол та ингээд бодож эргцүүлэх, төлөвлөх цаг хугацаа, яарах цаг хугацаа биш. Тийм учраас таныг бэлэн болохыг хүлээж байгаа хорвоо ертөнц. Таныг дотроо өөр өнцгөөс хараасай. Өөрийнхөө энергийг гоёор цэвэрлээсэй, өөр тавтамж руу ороосой, гой сайхан зүйлийг бодоосой. Тэгчих юм бол өгмөр байгаа сайхан зүйлсээ өгмөр байна гэд ингээд яг энэ хангид маань шиг ингээд уруу хараад хүлээсэн. Хүлээслүүлээд ингээд хүлээсэн гэсэн. Тэгэхээр тэр гайхалтай ирж байгаа зүйлсийг хүлээж авахын тулд харах өнцгөө өөрчил, бодол санаагаа зэгцэл, хуучин бүх зүйлээ хай, гомдол, хэцүү зүйлсийг бүгдийг нь орх. Тэгээд гайхалтай энэ шинэ хаалга руугаа ор гэж хэлж байна. За ингээд нэгдүгээр группийнхний маань нээлттэй уншлага үгээр дуусч байна. За үнэхээр гайхалтай мессежүүдийг та хэдтэй өглөө хүргэлээ. Одоо сахиуснуудаас нь болон хорвоо ертөнцөөс, за тэгээд өвөг дээдсээс нь гэх мэтчлэн зөндөө гайхалтай мессежүүдийг хүргэлээ. За юу одоо нөгөө нэмэлт хэсэг байгаа. Нэмэлт хэсгийг та хэд маань авахыг хүсэх юм бол ямар сэдвтэй байгаа вэ гэхээр одоо танд ямар гайхалтай хүч байгаа вэ? За мөн та одоо ямар үйлдэл алхам хийх ёстой вэ? За мөн одоо таныг хайрлж хамгаалдаг өвгдөө эцүүдээс нь өгж байгаа зөвлөгөө те дараачийн хаалгаа нэгээд шинэ хаалгаар орж явахын тулд та ямар мессежийг авах ёстой, ямар үйлдэлийг авах ёстой гэдэг тэр бүх зүйлийг би харж өгөх байгаа. Тэгээд намайг дэмжиж, үргэлж миний бичлэгийг үздэг та бүхэндээ маш их баярлалаа. За тэгээд нэмэлт хэсгийг авахын хүсвэл би доор тайлбар хэсэгт оруулаад өгнө, мөн комментээр бас оруулаад өгнө. Тэгээд нэгдүгээр группийг сонгосон хүмүүс маань гоё нэг гэж бичээрэй. Эсвэл Desan гэж бичиж болно. За бас Ace of Pentacles гэж бичсэн болно коммент хэсэгт. Энэ хоёр айгүй гоё харагдаж байгаа. Ийм хоёр гоё карт. За тэгээд та бүхэндээ үргэлж энэ нар шиг гоё энергитэй халуун дулаан нар шиг үргэлж цацарч гэрэлтэж яваарай гэж хүсэн өрөөё. Тэгээд нэмэлт хэсгийн урьдчилгатаа уулзцгаая баяртай. За одоо 2 дугаар группийн маань уншлагатаа тавтаа морилно. За энергийн шалгалт хэсэг явж байна. За одоо юу мэдэрч байгаа талаар би 2 хүзэр татсан. Бодит амьдрал дээр юу тохиолдож байгаа талаар би 3 хүзэр татсан байгаа. За одоо ерөнхийдөө юу мэдэрч байгаа талаар Tree of Swords гарсан байна. За тэгэхээр 2 дугаар группийн маань дотроо нэлийн гомдол тээж байгаа. За ямар нэгэн зүйл санаа зовнилтой эсвэл сэтгэл нь өвдсөн. За хин нэгний үг үйлдэлт эсвэл амьдралд ямар нэгэн нөхцөл байдал хүн шарах авсан. За би ингээ хичээгээд байхад яагаад ингээ юмс болохгүй байна гэсэн мэдрэмжтэй байж магадгүй. За тийм хүмүүс маань байвал зөв группээ сонгосон гэж үзэн магадгүй ажил дээр үнэлэгдээгүй байж болно. Эсвэл одоо санхүүгийн хувьд жоохон дарамттай байж болно. За ямар нэгэн хүлээж исэн зүйл нь фейлдсэн эсвэл хүлээлтэнд хүрээгүй. За ийм хүмүүс маань байх юм бол зөв группээ сонгосон гэж үзнэ. За тэгээд хааны зас гарч ирсэн. За ерөнхийдөө дотроо өвдөж байгаа ч гэсэндээ гадна талдаа ингээд юу ч болоогүй юм шиг ингээ өөрийгөө бариад ингээд хүчтэй харагдахыг хичээгээд байгаа хүмүүс байна. За тэгээд ингээд бодит амьдрал дээр ингээ хэвийн харагдаж байгаа боловч дотроо болвол аюун өвдөж байгаа. За тэргээ гаднаа юм сул дорой харагдуулахгүй гэсэн юм хүмүүс байна. Ерөөсөө ил гарахгүй, сэтгэлээ нээхгүй юм хаалттай байгаа энергитэй хүмүүс байна. За
Одоо бодит амьдрал дээр юу тохиолдож байгаа вэ гэхээр 8-ын зоос гарч ирсэн. За нэлээд ажил карьертаа анхаарсан, хичээл сургалтаа анхаарсан, амьдралдаа аягүй төвлөрсөн шаргуу ажиллаж байгаа. За эсвэл саяхан нэг өөрсдөө хөгжүүлэхэд сургалтанд бүртгүүлсэн, сургалтанд сууж байгаа. Эсвэл зөвхөн ингээл ажиллаа хийгээд бус зүйлсээ ингээ орхицсан ажилдаа төвлөрж байгаа. За эсвэл ямар нэгэн зорилго тавьсан тэр зорилгынхоо төлөө хичээж байгаа. Яг ийм ажил, карьер, ур чадвар, хичээл, сурлага юм өөрийнхөө хөгжүүлэх. За эсвэл өдөр тутмын амьдрал дээр юм төвлөрж байгаа хүмүүс байна. За магадгүй бас юм өвдсөн өвдөлтөө мартах гад ажилдаа гүн анхаарч байгаа ч хүмүүс байж магадгүй. Ямар ч үсэн гэсэн алхамаар урагшлаад нэг юм бууж өгөхгүй байгаа энергитэй хүмүүс байна. За тийм хүмүүс маань байх юм бол зөв группээ сонгосон байна. За тэгээд The Chariot гарч ирсэн. За The Chariot бол за бодит амьдрал дээр ийм амьдралаа авч явж байгаа, ингээд урагш байгаа, тэмүүлж байгаа, дотор нь юм хэцүү зүйл асуудлууд байсан ч гэсэндээ амьдралаа юм удирдлагын доор байх гэж хичээж байгаа хүмүүс байна. За саяхан нөөсөн хүмүүс байна. Эсвэл ажил, карьерийн хувьд албан тушаал агсан, эсвэл ажлаа сольсон хүмүүс байж болно. Ямар нэг юм шийдвэртэй холбоотой өөрчлөлт хийсэн хүмүүс байна. За тийм хүмүүс маань байвал бас зөв группээ сонгосон гэж үзнэ. За тэгээд хангид маань энэ айгүй сониндээ Chariot ч урагшилдаг хүзэртэй, хангид маань ч болохоор юм гацалт цогсон байдлаар илэрхийлдэг хүзэр. За тэгээд хангид маань бас гараад ирсэн. За тэгэхээр ингээд гадна талдаа ингээл ажиллал хөдөлгөөнтэй ингээл нүгэт ч юм уу, орчноос солиод ч юм уу ингээд харагдаад байгаа боловч яг нэг юм хүлээлтийн байдалтай нэг юм гацсан энергитэй байна. Ямар нэгэн зүйл тодорхойгүй эсвэл ямар нэг юм хүлээгээд байгаа, хүлээлтийн тунд байгаа хүмүүс байна. За тэгэхээр яг юм амьдралын хөдлөд байгаа, хичээгээд байгаа боловч юм яг ингээд том зургаар харах юм бол бүрэн хөдөлж өгөөгүй байгаа юм шиг юм энергитэй. За эсвэл дотроо би ингээд болохгүй хичээгээд байгаа юм яагаад ингээд юмс гацчих вэ? Эсвэл яагаад ингээд юм ингээд хуршлахгүй байгаа юм шиг байна гэж бодож байгаа хүмүүс байвал бас зөв группээ сонгосон байна гэж үзнэ. За тэгээд та хэд маань анзаарч ивэл энд зоосны хүзэр, энэ нөгөө элдний хүзэр гараад ирсэн. За элд бол ерөнхийдөө бас таарад дээр нөгөө агаар мах бодтой буюу одоо ихрийн орд, жинлүүрийн орд, хумхын ордны хүмүүс байх магадлалтай. За агаар мах бод ерөнхийдөө бас юм жоохон оюун ухаан талдаа, шийдвэр талдаа, жоохон нэг юм логик талдаа зүйлийг бэлтгэдэг. Тэгэхээр илүү ордны хувьд ихэр жинлүүр хумх байж болно. Эсвэл ихэр жинлүүр хумхын гал жишээ нар сар мандалд орцтой хүмүүс байж болно. Эсвэл илүү юмыг логикоор шийддэг төрлийн хүмүүс байж болно. Заавал тийм ордтой хүмүүс байх ёстой гэсэн үг биш. За зоосны хувьд болохоор зоос ч юм бол өөрөө таарат дээр газар мах бодтой гэж явдаг. За илүү нэг юм ажил, карьер, мөнгө илтгэдэг. Жохон нэг материалын талтай. За тэгэхээр ордны хувьд болохоор үхрийн орд, охины орд, матрийн ордныхан байж болно. За бас одоо эдгээр ордны нар сар мандалттай хүмүүс бас байж болно. За эсвэл илүү юм одоо материалын байдалд дуртай, мөнгө одоо карьертаа илүү анхаардаг, илүү юм доктортой байдлыг ирмэлцдэг хүмүүс байвал бас зөв группээ сонгосон гэж үзнэ. За тэгээд эдгээр картуудад маань бас юм хоёр их аркан карт гараад ирсэн. Энэ хоёр зоосны хүзэр байна тий. За тэгээд хааны хүзэр, хаан бол угаасаа одоо оюун ухаан жоохон эрэгтэйлэг энерги илтгэдэг. Тэгэхээр эрэгтэй хүмүүс, за эрэгтэйлэг энерги өндөртэй эмэгтэй хүмүүс байж болно. За эрэгтэйлэг энерги өндөртэй гэхээр илүү ухаантай, илүү хүлээцтэй, юмыг олон өнцгөөс нь харж чаддаг. Одоо нөгөө одоо холын хараасаатай гэж ярьдаг лөө. За
тийм хүмүүсийг илтгэж байгаамаа. За эдгээр хүмүүс байвал та хэд маань зөв группээ сонгосон гэж үзэх нэ. За тэгэхээр одоо хэдүүлээ энерги шалгалт хэсэг маань дууслаа. За дараачихаа одоо нөгөө бэлгээс сайхан задлцгаая. За 2 дугаар группийг сонгосон хүмүүстэй одоо сайхан бэлгээ задлцгаая. Which wants to cups for sports today. За 2 дугаар группийн маань картуудад татаад гаргаад ирлээ. За page wants гарч ирсэн байна. За ер нь бол танд одоо та л өөрөө айгүй гал цогтой хүн байна. Гал цогтой хүн байгааг харуулж байна. За дээрэс нь муу одоо юм маш гоё гал цогтой хүн. За дээрэс нь та өөрөө шинэ амьдрал руу эсвэл шинэ боломж руу ингээд маш гоё гал цогтойгоор орж байгаа юм энергийг харуулж байна. За магадгүй манай 2 дугаар группийн хүмүүс сүүлийн үед нэлээд ядарсан, гацалтанд орсон, дотор аягүй их зүйлийг бодож тээж явсан байж магадгүй. Гэхдээ одоо танд ямар бэлэг байгаа вэ гэхээр одоо таны дотор одоо маш юм ирч хүч одоо гал шиг дүүрэн одоо ирмэлцэл ирч хүч таны дотор маш юм одоо хязгааргүй хүсэл мөрөөдөл байна. Тэр бүхэн унтраагүй байна. За тэгэхээр танд ингэж хэлээд байна. Та дахин одоо босож дахин эхэлж ямар ч цаг үед чадна. Таны дотор одоо ч гэсэндээ юм гоё сайхан оч дүрлэлцэн галын оч байна гэж хэлээд байна. За тэгээд Two of Cups гарч ирсэн. За ерөөдөө таны зүрх сэтгэл ингээд бүрэн хаагдаагүй, хаалтгүй байгааг илэрхийлж байна. Two of Cups бол зөвхөн ингээ хайр дурлалын карт биш ээ. Хайр дурлалын утгыг илэрхийлэхгүй. За энэ бас юу илэрхийлдэг вэ гэхээр зөв орчин, зөв холбоо одоо яг ингээд биенийг аюул сайн ойлголцдог хүмүүст найзч гэж болно, хамт олон ч гэж болно, гэрээ хүн ч гэж болно, эсвэл өөрөө өөрийгөө маш сайн ойлгодог хүнийг илэрхийлдэг. За тэгэхээр танд ямар мессеж өгж байгаа юм гэхээр та ганцаараа биш шүү, тэ? Танд ингээд одоо тантай холбоотой эсвэл яг таны зөвхөн энерги таардаг, яг тань шиг юм халуун дулаан мэдрэмж өгдөг хүмүүс болон тийм зүйлс одоо тань руу ойртож ирж байна гэж хэлээд байна. Маш гайхалтай бэлэг. Энэ одоо Two of Cups бол энэ одоо за жишээ татах юм бол хоёр найз байлаа гэхэд маш сайн одоо биенийг нөхөж ойлгож чаддаг найзуудыг илтгэж байгаа гэсэн үг. За тэгэхээр яг энэ дэр байгаа энэ хоёр шуурн шиг. За тэгэхээр таны амьдралд ийм гайхалтай гүн гүнзгий холбоо ирж байна гэж хэлгээд байна. За тэгээд Four of Swords гарч ирсэн. Жохон ингээд таны одоо юм сүнс таны бие за жохон юм ядарсан байна. Тийм болохоор та ингээд жохон өөрийгөө амраагаа, жохон өөрийгөө эмчлээд ингээд эргэн тойронд ч болж байгаа зүйлийг юм хүчээр шийдэх гэж битээ орлоо. Ингээд хүчтэй одоо юм шиг харагдах гад ингээд хитрхи их зүйлийг үүрээд та ингээ ганцаараа үүрээд яваад байсан байж магадгүй.
Одоо танд ямар бэлгийг өгж байгаа юм бэ гэхээр танд амралт, өөрөө өөрийгөө хайрлах боломж, одоо дотоод сүнсээ болон биеийг амраах юм орон зайг олгож байна. Тийм болохоор та нар минь тэр бэлгийг хүлээж аваад өөрийгөө сайхан амраагач гэж хэлж чинь сүнс болон бие сэтгэлээ амраа. За тэгээд дэвэл карт гарч ирсэн. За магадгүй дэвэл бас зарим нэгэн зүйлийг анхааруулах маягтай гарч ирсэн байж магадгүй. За тэр юу байх боломжтой вэ гэхээр ингэж орж ирж байна л та. Айдас, санаа зовнил, за эсвэл өнгөрсөнд байгаа хэцүү зүйлстэй уягдсан байдал. За эсвэл өөрийгөө дутуу үнэлэх. За эсвэл хэцүү одоо хин нэгний энергинд эсвэл хэцүү хин нэгнтэй байсан нөхцөл байдал эсвэл хэцүү ямар нэгэн нөхцөл байдал тийм гатсан энергийг та маш удаан мариад байсан байж магадгүй. Гэтэл одоо энэ дэвэл одоо энэ чөтгөр шиг одоо тэр бүх хэцүү зүйл тэр бүх одоо таныг хүлээд байсан хүлээс танаас хүчтэй бишээ гэж хэлэх гээд байна. Хамгийн гоё бэлэг нь юу вэ гэвэл энэ бүх хэцүү зүйлийг таныг гаргаж байгаа тэр бэлэг танд ирж гин гэсэн үг. Та энэ бүхнээс одоо та хэдтэй баяр хүргэе, та энэ бүхнээс утгагүй гарч чаднаа гэж хэлж байна. Маш гайхалтай тийм ээ. За тэгээ Knight of Swords гарч ирсэн. Одоо ерөөсөө таныг одоо таны цаг ирсэн. Одоо таны сэрэх цаг ирсэн байна. Хөдлөх цаг ирсэн байна. Шийдэх цаг ирсэн байна. Өөрийнхөө талд орж өөрийгөө хайрлах цаг ирсэн байна гэж хэлж байна. За хоёрдугаар группийн хүмүүс маань нэлээд юм удаан хугацаанд дотроо өөрийгөө бариад, хороод, сүнсээ болон бие сэтгэлээ ядраагаад байсан байгаа харагдаад байна. За тэгэхээр хоёрдугаар группийнхэнд маань одоо ямар гайхалтай бэлэг ирж байгаа вэ гэхээр битгий санаа зов. Одоо таны сүнс бие сэтгэл дахин урагшлахад бэлэн болсон энэ гайхалтай бэлэг ирж байна. Та өөрийгөө эдгэж, өөрийгөө тэр хүлээснээсээ чөлөөлж, илүү гэрэлтэй, илүү гэгээлэг, гоё энергитэй амьдралыг сонгож чаднаа. Тэр бэлэг тань дээр удахгүй ирж гинэ гэж хэлээд байна. За тэгэхээр маш гайхалтай бэлгүүд ирж гин. Манай хоёрдугаар группийнхэнд өөрийнхөө доторх гэрлийг битгий унтраа, өөрийнхөө зүрхээ битгий хаа, ядарсан байгаа тэр сэтгэл сүнсээ сайхан эхлээд амраачих. За тэгээд дотор өөрийнхөө тэр хүлээд байсан буруу бодол одоо хорж исэн, хүлж исэн тэр зүйлсээсээ гар, айц хүлээснээсээ гар. За тэгээд дараа нь маш юм зоригтойгоор хөдлөө таны амьдралд маш гайхалтай бэлэг боломжууд ирэх гээд байна. Ирж байна. Одоо тэр бүх хэцүү цаг үе дуусж байгааг энэ бэлгээр танд энэ бэлгийг одоо задлж өгч танд дуусж байгаагаар хэлж байна. За тэгэхээр хоёрдугаар группийн ханд маань ийм гайхалтай сайхан бэлгүүд ирж байгаа юм байна. Одоо Universe-с танд илгээж байгаа мессежийг хүргэмээр байна. Хоёрдугаар группийнхандаа. За бидний амьдралд ер нь хэцүү зүйл зөндөө тохиолддог. Хамгийн гайхалтай нь энэ бэлгээр тэдгээр хэцүү зүйл дуусч байна шүү гэдгийг илтгэж байна. Үнэхээр гайхалтай бэлэг байна. За дэхэн гэд маань Six of Cups. Хоёр группийн ханд маань Universe-с илгээж байгаа. Мессежийг хүргэн.
The Empress гахалтай засчгүй гарч ирсэн байна. За universe-с ийм гахалтай мессежүүдийг илгээсэн байна. За universe-ийн мессежийг задлахаас өмнө та бүхэндээ одоо эерэг одоо энэ бэлэгтэй та хэдэд одоо илгээж байгаа бэлэгтэй холбоотой гой би эерэг манифестийн өгнүүдийг хэлж өгмөр санагдлаа. За энэ өгнүүдийг та хэд маань одоо өглөө сэрээд утсан оролдохоос өмнө шууд сэрээднүүдийн нэгтэл өөрсөндөө хэлээрээ за мөн орой унтахынхаа өмнө бас хэлж болно. За юу гэж хэлэх вэ гэхээр сайхан одоо миний дотор байгаа одоо энэ page of wands шиг миний дотор байгаа гал ерөөсөө унтраагүй. Би өөрийнхөө зүрхийг үргэлж хамгаалдаг. За тэгээд би өөрийгөө үргэлж амарч одоо би амарч идгэрч өөрийгөө зөөлн үргэлж сэргээж байна. За одоо би найдас одоо намайг хүлжсэн зүйлс юм хуучин одоо энэ санаа зовнилуудаас би өөрийгөө чөлөөлж байна. За миний зам үргэлж зөв замаар алхана. Би одоо зөв гэрэлтэй зам руу ойртож байна. Миний замд таарлцж байгаа хүмүүс үргэлж юм надтай зөв хүмүүс таарлах болно. За тэгээд би өөртөө эрх чөлөө болон хайр. За тэгээд шинэ эхлэл надад ирж байгаа энэ гайхалтай бэлгийг би хүлээн авахдаа үргэлж бэлэн байна гэж та хэд маань хэлж байгаарай. Өөртөө энэ гоё үгсийг өөртөө хэлэх, өөртөө сонсох үгийг битээ өөрөөсөө харамлаарай гэж хэлэх гээд байна. За тэгэхээр хоёрдугаар группийг сонгосон хүмүүс маань ерөнхийдөө бол та хэд маань гацсан эвдэрч дуусж байгаа ийм хүмүүс биш шүү. Өөрийгөө юун дээр ч битгий буруутгаарай. Өөрийгөө амраарай, хайрлаарай, өөрийгөө эдгээгээрэй. Гэрэлтгийг удахгүй таны амьдралд маш сайхнаар бэлэг болоод ирэх юм аа. За ингээд хэдүүлээ. Одоо нөгөө universe-с ирж байгаа мессежээ дахиад нэг сайхан тайлбарлая. За тэгээд хангад маань гарсан байна. За ерөнхийдөө бол бас л одоо таныг амархыг одоо тушааж ийн гэх юм уу. Бүхнийг юм хүчээр урагшлуулах, тэг хүчээр шийдэх цаг хугацаа биш байна таны амьдрал одоо. Зарим зүйл ингээд гаццаад ингээд хөтлөхгүй байгаа юм шиг байж магадгүй. Гэхдээ энэ биш дээ. Энэ гацалт, энэ одоо хөтлөхгүй байгаа зүйл бол шийтгэл биш ээ. Ингээд танд ингээд түр өөрчилж байгаа мэсгийг цаг хугацаа юмсыг ингээд өөр өнцгөөс харах юм боломжийг олгож байгаа. Энэ одоо гацалт, энэ саад бэрхшээл болгон юм хэцүү зүйл биш шүү, тэ? Энэ зүйл заримдаа бидний амьдралд хамгаалт болдог гэж хэлэх гээд байна. Тийм учраас танд ингээд ямар нэгэн гацалт эсвэл ямар нэгэн зүйл гацах одоо удаашрах юу ч гэдгийг тэ зарим зүйл бүтэхгүй байгаа юм шиг санагдах юм бол өөрийгөө битгий буруутгах тэ яагаад болохгүй байгаа болохгүй байсан болохоор болохгүй байсан юм байна гэж хэлж байна. За тэгээ Six of Cups гарч ирсэн. За ялцчгүй таны өнгөрсөнтэй холбоотой нэг юм хуучны дурсамж за эсвэл нэг юм өмнөх шарах эсвэл бага насны шарах ч юм уу. За эсвэл нэг юм өмнөх харилцаа өмнөх юм хайрын харилцааны одоо шарах ч юм уу мэдрэмж ч юм уу. За тиймэрхүү зүйлс жоохон дахин мэдрэгдэж эсвэл дахин гарч ирж байж магадгүй шүү. За ерөнхийдөө бол universe танд юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр одоо таны дотор одоо хүүхэд байсан шиг чинь тэр сайхан одоо гинэн цагаахан тэ яг энэ хүүхэд шиг гинэн цагаахан хайрлагдсан сайхан сэтгэлтэй юм цэвэр хүүхдүүд чинь айгүй юм цэвэр тунгалах сэтгэлтэй байдаг те.
тийм одоо хүүхдийн сэтгэл одоо ч гэсэн амьд байгаа шүү. Одоо өнгөрсөн танд тохиолдсон хэцүү зүйлстэй тэр болгон таныг ингээд тодорхойлохгүй. Таны дотор одоо ч гэсэн хайр, инээл тэр сайхан сэтгэл дулаан зүйл байгаа. Таны бүрэн дотоод хүүхэд айгүй гоё нэгэд гэрэлтэд байж байгаа шүү гэж хэлж байна. За тэгээд Page of Swords гарч ирсэн байгаа. За Universe танд юу хэлээд байгаа юм бэ гэхээр жоохон одоо сэрэмжтэй бай гэж сануулж байна. За юмсыг айгүй сайн ажиглаж дүгнж шийдвэр гарга. Анзаарах ёстой зүйлсийг анзаараарай. Хүмүүсийн одоо хэлж байгаа үг, одоо тэр ялгаруулж байгаа энерги, тэр бүх одоо зүйлийг таньж мэдрээрээ. Одоо нөгөө одоо дүгнэхгүйгээр, үнэлж дүгнэхгүйгээр яарч одоо битээ хараарай хин нэг гэж хэлж байна. За ерөнхийдөө бол Page of Swords бас үнэн өргөл бидний талд байдаг. Тэ? Та бас магадгүй илүү юм гэмсэг цэвэр тунгалагын тодор хардаг хүмүүс байгаа. Тэгэхээр одоогийн нөхцөл байдал сэтгэл хөдлөлөөр шийдэхээс илүү жоохон ухаанаар энэ логикоор ингээ ажигласан байдалтай, дүгнсэн байдалтай юмсыг харах, ойлгох хэрэгтэй үе байна шүү гэж Universe танд энэ зөвлөгөөг өгч байна. За тэгээд The Empress карт гарч ирсэн. За Empress карт гарна гэдэг маань ерөнхийдөө бол за Empress карт бол ерөнхийдөө энэ элбэг дэлбэг хангалуун энерги илтгэдэг. Таны амьдралд одоо элбэг дэлбэг хангалуун тэр сайн сайхан зүйл ирэх гээд байна. Ирэх гээд штэ бүр нойрхон байна. Тэ магадгүй ингээд өнгөрсөн эсвэл сүүлийн үед та ингээд амар өөрийгөө дутуу үнэлээд эсвэл илүү их ядраагаан өөртөө итгэхгүй эсвэл бусдын үнэлэмжээр өөрийгөө үнэлэх гээд байсан байж магадгүй. Гэтэл Universe танд эргүүлээд өөрийнхөө үн цэнийг бүтээ. Эмгтээлэг хүч чадлаа олж ав. Тэ? За The Empress карт бол одоо нөгөө эмгтээлэг энергийг илтгэдэг карт. За дээрэс нь нөгөө энэ карт зөвлөгөөн дээр гараад ирэхээр өөрийгөө хайр. Тэ? Та маш агуу юмсыг бүтээх чадвартай. Одоо хайр дүүрэн энергитэй, хайрыг авах, хайрыг өгөх, одоо энэ ч өгөх авах энергитэй карт. Тэгэхээр хайрыг өгөх чадвартай, авах чадвартай, хайрыг татах чадвартай ийм энергийг илтгэдэг карт. Тэгэхээр та өөрийгөө хайрл. Өөрийгөө одоо нандинан бүр хайрл. Одоо би сэтгэлээ бүр хайрл, тэ? Тэгээд танд ирж байгаа тэр элбэг хангалуун, элбэг дэлбэг, мөнгө, эд баялаг юу гэдгийг тэр бүгдийг хүлээж ав. Тэ танд ирж байгаа гоё сайхан зүйлсийг хүлээж авахдаа нээлттэй бай. Өөрийгөө гоё ингээд эрхлүүл, цэцэглүүл одоо яг энэ Empress карчиг энэ 3 дугаартай хатанхаа их аркан хүзэр. Ерөөсөө хамгийн гол мессеж нь өөрийгөө хайр. За элбэг дэлбэгийн бас карт. Тэгэхээр өөрийгөө битэх шах, тэ өөрийгөө битээ дутуу үнэл, өөрийгөө үргэлж итгэж хайрлаж иж та нар маань бас хүсдэг хүмүүс байна. Тэгэхээр өөрийгөө өсгөж дараачийн гоё сайхан боломжуудыг хүлээн авахын тулд үргэлж өөрийгөө хайрлаж бай. За The Strength. За ер нь бол та маш их хүч чадалтай хүмүүс байна. Тэ? За гэхдээ таны хүч чадал ямар байдлаар илэрж байгаа юм бэ гэхээр та илүү юм дотроо амгалан тайван өөрийгөө яг мэддэг, тэ? Энэ зөөлөн байх үедээ таны хүч илүү хүчтэй байдаг юм байна. Тэгэхээр та эдийг одоо өөрийнхөө дотоод хүчээ яг юм зөвөр мэдрээч, зөөлнөр урагшлаач гэж хэлж байгаа юм байна. За тэгэхээр 2 дугаар группийн маань ийм гайхалтай сайхан мессежийг хүргэлээ. Хэдүүлээ сайхан бэлгээ задлаад харлаа. За тэгэхээр нэмэлт хэсэг байгаа. Манайхан нэмэлт хэсгийг авах юм бол
Оо би чи ямар нэг картад хамарцсан юм шүү дээ. За одоо татчих. Даанч нэг юм үлдээсэн юм шиг санагдаад ирсэн. Яг энэ карта мартж байгаа шиг манай 2 дугаар группийнхан өөрийгөө мартаад байгаа юм. Өөрийгөө ялцчихгүй хайрлахаа мартаад байгаа хүмүүс байна шүү. Хамгийн чухал хүргэх ёстой мессежийг хүргэхгүй бичлэгээ дуусгах гэж байна. Гэхдээ сая хамгийн гол нь санчиж байгаа байхгүй юу? Тэгэхээр та хэд маань өөрийгөө санах, одоо хайрлахаа санах ёстой юм байна. За энэ universe-с өгж байгаа хамгийн чухал мессеж, хамгийн гоё мессеж. Йоо, би сэнийг мартцсан. За тэгээд happiness is my birthright гэж юм. За ер нь бол ад жаргал бол миний юм одоо эрхтэй бүр юм birthright буюу юм одоо бүр юм төрлөх эрх гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр ийм гайхалтай мессежийг та нарт хүргэж байна. Манай 2 дугаар группийнхан яг ийм сарны зурагтай групп сонгосон хүмүүс байгаа. Тэгэхээр бас яг сарны зурагтай. За тэгээд happiness is my birthright буюу одоо аз жаргал бол миний төрлөх эрх гэдэг ийм гоё үг гарч ирсэн байна манайхаа. За яг одоо энэ Empress карттай маань маш их уялдаж байна. Манай 2 дугаар группийнхан үргэлж одоо өөрийгөө хайрлж аз жаргалтай бай. Одоо энэ дээр бүр хэлж штеп би ингээд төрлөхөөсөө миний эдлэх ёстой эрх бол аз жаргал юм аа. Тэгэхээр та бүхэн өөрийгөө хайрлахаа мартахгүй одоо энэ аз жаргалаа хүлээж авах нээлттэй байлга. За ийм сайхан мессежийг хүргэлээ. Мартаж санаад. За тэгэхээр манай 2 дугаар группийнхан маань 2 дугаар группийг сонгоод энэ мессежийг хүлээж авч байгаа бол энэ санамсаргүй зүйл ерөөсөө ч биш. Та нарт хүрэх ёстой та нарын сонсох ёстой үг гэсэн үг. Өөртөө мартаад орхигдуулаад явж байгаа бол нэгсэн анзаараарай, бид нар одоо шуурган дунд өөрийгөө аюу их мартцсан байдаг. За дээрээс нь мөн манай энэ бичлэг маань нэмэлт хэсэгтэй байгаа. Нэмэлт хэсэг дээр би ямар сэдвүүдийн талаар ярих вэ гэхээр та ямар гайхалтай хүчтэй хүн бэ? За дээрээс нь та одоо энэ ирж байгаа сайхан бэлгүүдийг хүлээж авахын тулд та ямар алхам хийх ёстой вэ? За дээрээс нь мөн таны одоо өвөг дээдсээс танд өгж байгаа юм зөвлөгөөг одоо өрсүүдтэй сайхан өгж байгаа юм зөвлөгөөг би авч өгж байгаа. Тэгэхээр та хэд маань 2 дугаар группийн нэмэлт хэсгээ авахыг хүсвэл би доор тайлбар хэсэгт болон коммент хэсэгт яаж авах талаар оруулаад өгнө. Мөн Ламцэг manifestation гэдэг манай Instagram хуудас руу бичээд мэдээлэл авч болно. За тэгээд 2 дугаар группийг сонгосон хүмүүс маань The Empress за эсвэл happiness гэдэг гоё коммент үлдээж болно. Та хэдийгээ одоо үргэлж миний бичлэгийг үзэж зөндөө олон гоё талархлын үгээ илгээж намайг ингэж дэмжиж байгаад маш их баяртай байгаа. Үнэхээр их талархаж байгаа та бүхэндээ. За тэгээд нэмэлт хэсгийн уншлагыг авч байгаа бүх хүмүүстээ бас намайг дэмжиж байгаад маш их талархлаа. Ингээд хэдүүлийн нэмэлт хэсгийн уншлагаараа үргэлжлээд уулзцгаая. Бүгдэнд нь өөрийгөө хайрлахаа мартаж болохгүй шүү. Аз жаргалын дэдийг хүсэн өрөөё. За 3 дугаар группийнхан маань уншлагатаа тавтаа морил. За одоо энергийн шалгалт хэсэг рүү орж ийн. За энергийн шалгалтаар би 5 үзэр татсан байгаа. Энд ерөнхийдөө бол мэдрэмж бодит байдал гэдэг дээр би хүчрүүдэд татаад гараад ирсэн. За Three of Cups гарч ирсэн байна. За
одоо ерөнхийдөө юу мэдэрч байгаа вэ гэдэг дээр жоохон нэг юм одоо юм ганцаардал мэдрээд за ганцаараа байхаасаа илүү юм бусдтай холбогдох хүсэлтэй байгаа хүмүүс байна. Эсвэл хин нэгэнтэй ойлголцох, эсвэл хин нэгэн мэдрэмжлэг хэрэгтэй. Эсвэл хин нэгэнтэй сэтгэлээ онготлоо ярилцах, өөрийгөө одоо хуваалцах юм хүсэлтэй байгаа. За эсвэл юм гоё хамт олонтой болмоор байгаа, олон дунд ормоор байгаа, найз нөхөдтэй болмоор байгаа ийм нэрийг байна. За Three of Cups бол угаасаа одоо нөгөө найз нөхөд харилцаа холбоо тий одоо нөгөө олон нийт гэдгийг илэрхийлдэг энэ хүмүүсийн энергийг илэрхийлдэг карт. Тэгэхээр магадгүй заримдаа ингээд гаднаа ингээд хэвэн байгаа, инээж байгаа юм шиг боловч дотроо ингээд жоохон хоосон мэдрэмжтэй байгаа, ганцаараа мэдэрч байгаа ийм мэдрэмжтэй хүмүүс байвал манай 3 дугаар группийн маань зөв группээ сонгосон гэж үзэх нэ. За тэгээд Eight of Cups гарч ирсэн. За ерөнхийдөө бол нэг юм жоохон юм сэтгэл ханамжгүй байгаад байна. Им одоо юм уйдсан одоогийн байгаа тэр одоо орчин энерги мэдрэмжээсээ жоохон уйдсан байгаад байгаа. Уйдсан ч юм уу эсвэл нэг юм сэтгэл ханамжгүй болцсон хангалттай байгаа болцсон байгаа юм энергитэй байгаад байна. За тэр нь магадгүй эргэн тойрны орчин хүмүүс байж болно. Эсвэл нэг амьдралын хэм маягаасаа нэлийн уйдсан. Эсвэл ингээ өмнөх өөрийнхөө хувилбараа амар өөрчлөлмөр байгаа. Ийм мэдрэмжтэй хүмүүс байна. За нэг юм одоо байгаа үзүүлэлтээ ингээд одоо байгаагаар нөрүүлшүүлж чадах болцсон. Уг нь ингээд баяр хөөр ингээд олон дунд байх юм халуун дулаан зүйл хүсэж байгаа боловч юм хуучин зүйлс чинь өөрчлөж юм сэтгэл ханамжихгүй болцсон байгаа юм энерги ажиглагдаад байна. За тэгээд бодит амьдрал дээр юу болж байгаа вэ гэхээр judgment хүзэр гараад ирсэн. За judgment бол за шууд утгаараа сэрэлтийн карт гэлтэгдэг. За дээрэс нь бас жоохон шүүхийн маргаан, эндэмрийн маргаантай шүүхийн асуудалтай хүмүүс байж бас магадгүй болно. За эсвэл зарим нь одоо нэг юм шүүхтэй адилхан зүгээр юм одоо өнгөрснөд үгнж байгаа ч юм уу тий шүүх шиг за би нэг ингэсэн байна тэгсэн байна гэж бодож байгаа хүмүүс байвал зөв группээ сонгосон гэсэн үг. За одоо judgment бол би нөгөө түрүү хэлсэн сэрэх карт гэдэг тий сэрэлтийг хэлдэг карт. Тэгэхээр сэрэлт болохоор юу хүн бодд юм бэ гэхээр нөгөө одоо би ингээ өөрчлөгдөх цаг болсон эсвэл одоо юмс эсвэл одоо чи өөрчлөгдөх цаг болсон гэж юм уу ийм бодол нэг юм том ухаарлан өртөнд ирсэн байгаа хүмүүс байна. Амьдралынхаа одоо дараагийн шат руу орох гээд яг явж байгаа. За judgment бол нөгөө их аркан хүзэр учраас бас нэг юм амьдралын нэлээд чухал үе дээр явж байгаа хүмүүс бас байна. За Eight of Wands гарч ирсэн. Одоо нэг юм одоо Eight of Wands ч одоо галын нэрхтэй одоо юм хурдан хөдөлгөөн авч эхэлсэн амьдралын амар хурдтай бас юм картыг илэрхийлдэг. Тэгэхээр ингээд нэг юм амьдрал нэг юм завгүй хөдөлгөөнтэй байгаа хүмүүс бас байна. За эсвэл зарим нэгэн зүйл гацж байгаад гин тийм хурдан хөдөлгөөнд орсон эсвэл ямар нэгэн зүйл дээр яралтай шийдвэр гаргах шаардлагатай бүр ингээд тулаад ороод ирсэн. Эсвэл ингээд гадуур аягүй хүмүүстэй уулзалт хийгээд яваад байгаа. Эсвэл ингээд амьдралынх нь хэмнэлэн ингээд амар хөдөлгөөнд ороод хөрчлөгдсөн байгаа. Ийм одоо зүйл амьдралд нь тохиолдож байгаа хүмүүс байв зөв группээ сонгосон гэж үзсэн. За ерөнхийдөө бол бас одоо амьдралаа бас хөдлөх гээд айгүйх явж байгаа хүмүүс байна. За тэгээд chariot карт гараад ирсэн. За ерөнхийдөө бол нэг юм айгүй юм зоригтой болчиж айгүй одоо зорилгынхоо төлөө
хөдлөх юм хөдөлгөөн үйлдэл авч эхэлж байгаа ийм нэрийг ажиглагдаад байна. Энэ нэг юм зүгээр нэг өөрчлөлт амьдралдаа оруулж байгаа гэхээсээ илүү бүр юм амар шийдэмгий хүчтэй хөдөлгөөн авч эхэлж байгаа юм нэрийг ажиглагдаад байна. Одоо яг ингээд би хаашаа явахаа мэдээд байна. Би өөрөө хаашаа явахаа мэдж байгаа учраас би өөрөө хаашаа явахаа шийдэн гэсэн яг юм нэрхтэй байгаад байгаа харагдаж байна. За бас ингээд сэтгэл дотроо юу хүсэж байгаа яг тэрийгээ бэлдүүлж байгаа ч юм уу те. За тэгээд бас дээрэс нь хоёр жаягны хүзэр гарч ирсэн. Тэгэхээр ус гал махбодтой буюу нөгөө хилэнц мэлхий загас эсвэл нар сар мандалт ортон нөгөө хилэнц мэлхий загасны орттой хүмүүс байж болно. За тэгээд это wants гэд бас нөгөө савааны үзэр гарч ирсэн. Тэгэхээр гал энергитэй буюу нум арслан биш. Тэгээ нум арслан хон ортны хүн байж болно. Эсвэл нар сар мандалт ортны нум арслан хон орттой хүмүүс байж болно. Эсвэл энэ айгүй ирч хүчтэй энергитэй гал шиг ийм ирч хүчтэй энергитэй хүмүүс байна. Эсвэл ийм ус шиг зөөлөн энергитэй илүү мэдрэмтгий бас зүн совинтой өндөр хүмүүс байвал бас зөв группээ сонгосон гэж үзнэ. За энд би 8-ын тоо 2-ыг олж харсан. Тэгэхээр бас 8-ын тоо 3-ын тоо бас юм холбоотой хүмүүс байвал та хэд маань бас зөв группээ сонгосон байна гэж үзэх нэ. За тэгээд одоо дараагийнхаа бэлгээ хэдүүлээ задлцгаая. За 3 дугаар группийн маань хэдүүлээ бэлгээ сайхан хамтдаа задлцгаая. Ямар бэлэг бэлгээсэн байна? За харцгаая. За дахиад чарыг гараад ирсэн. Swords. Six of Pentacles, Three of Pentacles. Jam сонирхолтой дахиад за ямар сайхан зүйл ирж байгаа вэ гэд би яг энэ бичлэгээ хийж байгаа сая 0222 гэдэг цаг харлаа. За тэгээд энэ бас айгүй гоё холбогдолтой байх болов уу гэд бас хэллээ. Би нөгөө уншлага хийж байхдаа ерөөсөө цаг маг хардаггүй ингээл хүзрээ татал яриад гэсэн чинь сая ягаад ч юм би 0222 гэдэг цагийг олж харлаа. За тэгээд хэдүүлээ бэлгээ сайхан сэндэлээ юм. Биш. Бэлгээ сайхан хамтдаа задлцгаая. За тэгээд чарят гарсан байгаа. За тэгээд чарят бол урагшлах хүч илтгэдэг карт. За сүүлийн үед амьдрал нь жоох юм гатсан юм шиг санагдаад яг ингээд хаашаа явахаа ингээд бүрэн мэдэхгүй нэг юм яг ингээд хаашаа явахаа ойлгохгүй гатсан юм шиг юу хийх мэдгүй юм шиг гатсан байж бас магадгүй зарим хүмүүс маань 3 дугаар группийнхан маань. За тэгэхээр танд ямар сайхан зүйл ирж байгаа вэ гэхээр одоо юм зөв зам маш гоё юм одоо энэ хэрэгтэй маш гоё юм зөв зам ирж байгааг хэлж байна. За энэ зам болвол одоо магадгүй одоо нэг төвшнөөс нөгөө төвшин рүү ахих зам байж болно.
одоо таны зорилгоо илүү тодорхой биелэх ийм гоё сайхан зам танд бэлэг болж ирж байна. Тэгэхээр хамгийн ихний одоо сайхан бэлэг ямар бэлэг ирж байгаа вэ гэхээр танд одоо яг хаашаа явах ёстой гэж чинь ойлгуулах юм сайхан бэлэг ирж байгаа юм байна. Маш гайхалтай. За тэгээд Knight of Swords гарч ирсэн. За ерөнхийдөө бол одоо Knight of Swords гарч ирэхээр хүлээж исэн зүйлс хөдлөх, гинти сайхан мэдээ ирэх, хүлээлтийн зүйлсүүд биелэхтэй тийм гэдэг хариу авах. За эргэлзээгүй болох, одоо ингээд эргэлзээд энэ бүтэх болов гэж бодож исэн зүйлүүд бүтэх ийм гоё энерги илэрхийлдэг карт. Тэгэхээр удахгүй одоо манай 3 дугаар группийнх нь юу ирэх гэдэг юм гэхээр гоё саналууд эсвэл ямар нэгэн хариуны нааштай мэдээ тий. За эсвэл одоо нөгөө гой шийдвэрүүд гарч эхлэх гэж байгаа харагдаж байна. За тэгэхээр дараагийн сайхан бэлэг нь та хэдэд маань удаан хүлээсэн зүйл чинь биелэх энэ сайхан мэдрэмжийн юм гой бэлэг ирэх нэ гэж хэлэх гээд байна. За тэгээд дараагийн татсан карт маань бол Six of Pentacles. За ерөөхдөө бол жоохон юм их өгөөд байдаг байсан хүмүүс байсан байж магадгүй. Эсвэл жоохон ганцаараа зүтгээд өөрийгөө жоохон ядраасан хүмүүс байх гэж магадгүй шүү. Одоо харин одоо нөгөө ямар бэлэг ирж байгаа юм бэ гэхээр Six of Pentacles шууд утгаараа бас санхүүгийн боломж, мөнгөний боломжийг хэлдэг. За мөн бас гоё тусалж дэмжих хүмүүс гарч ирэх нь яг хэрэгтэй үед юм хэрэгтэй дэмжлэг авчдаг штеп нэг юм гоё. За эсвэл таны гоё хийсэн ажлын үр шим эсвэл хөдөлмөрийг үнэлэх юм орчин байж болно. За тэгэхээр та одоо өмнө нь ингээл зөвхөн өгөөд л байдаг гэсэн бол одоо танд ирж байгаа хамгийн гоё бэлэг юу вэ гэхээр та одоо хүмүүсээс авах нэ. Эсвэл танд маш гоё зүйл ирж гин, гоё бэлэг ирж гин. Тэрийг та энэ удаад одоо өгөхч биш авахч хүн болж гинэ. Ийм сайхан мэдээ байна. Тэрийг сайхан алгаад тусаад аваарай гэж хэлнэ. За тэгээд 3 зоос гарч ирсэн. За ерөнхийдөө бол 2 зоосны үзэр гарч ирсэн. За тэгэхээр 3 зоос юу хэлдэг юм гэхээр хамтын ажиллагаа, зөв баг, зөв орчин, за энийг илэрхийлдэг. Тэгэхээр таныг үнэлдэг хүмүүс гарч ирэх нь. За тантай яг гар нийлж хамтарч ажиллах хүмүүс байна. Эсвэл гоё боломжууд танд ирэх нь. Таны одоо ур чадварыг үнэлэх орчин бий болох нь. Одоо ганцаараа зүтгэх гэхээс илүү гоё юм хамтдаа багаараа энэ гар нийлсэн байдлаар явах ийм гоё энерги байна. Тэгэхээр одоо энэ хэрвээ ажил карьерийн тал дээр бол одоо сайн хамтрагчтай, сайн баг, эсвэл таны ажлыг үнэлдэг орчин хүмүүс тий. За эсвэл энэ харилцаа холбооны хувьд харилцааны би ганцаараа биш байсан байна. Надад туслах хүн байсан байна гэдэг ч юм уу тий. За ийм мэдрэмж эрхнээ бэлэг болж ийм гайхалтай одоо энэ тусламж дэмжлэг гэдэг бол бидний амьдралд маш нэгэн одоо гайхалтай зүйлс нэг байдаг. Тэгэхээр танд ийм гоё сайхан зүйлс бэлэг болон эрхнээ. За тэгээд дараагийн хүзэр маань The Hermit. За ер нь бол бэлэг бас одоо гадна орчноос танд ингээл гаднаас ингээл гой боломжууд болж ирэхээс гадна өөрийн тань дотор бас айгүй гой гэрлүүд асгараа харагдаж байна. Өөрийгөө хайрлаж ойлгох, өөрийнхөө явах ёстой замыг таних, тийм өөрийнхөө амьдралын утга учирыг илүү ингээд гоёор мэдрэх ийм гой сайхан бэлэг ирж байна. Одоо өөрийнхөө замыг олно гэдэг чинь бол энэ дотроо төөрч бодлохыг илэрхийлж байгаа. Тийм энэ бол амар гайхалтай бэлгүүдийн нэг. Яа тэгэл бид нар стил одоо бодлосаар байгаа хүмүүс байгаа шүү дээ. Гэтэл та нарт ийм гой бэлгийг илэрхийлж байгаа байхгүй юу?
Энэ бол бүр амар гайхалтай бэлэг байна. Одоо ингээд бид нар ингээд гадна талдаа одоо энэ тийм мөнгө боломжтой хамтрал дэмжлэг юу ч гэсэн байж болох байхгүй юу. Гэтэл бид нэр дотроо хаашаа явах замаар мэдхгүй тайван байхгүй болвол бас хэцүү шттэ. Тэгэхээр the hermit card юу хэлж байгаа юм гэхээр та гадна талдаа ч амар тайван шинэ боломж аз жаргал мөнгө санхүүд баялаг ирж байна. За таны дотор талд ч гэсэндээ маш гоё гэрэл асж ийна гэж хэлээд байна. Тэгэхээр 3 дугаар группийнхэнд маань ийм гайхалтай сайхан билүүд ирж байна. Таны амьдрал урагшаага хөдөлж байна. Гацсан зүйлс одоо нэгдэж байна тий. Одоо аюу гоё зөв хүмүүстэйгээ одоо зөв орчиндоо зөв дэмжлэг тусламж авч байна. За хамгийн гол нь таны бас дотоод зам одоо өөрийнхөө дотроо маш гоё юм гэрэл асж байна гэдэг илэрхийлж байна. Тэгэхээр маш гайхалтай та хэдтэй ирж байгаа энэ сайхан бэлгийг би задлаа. За тэгээд энэ бэлэгтэй холбоотойгоор та хэдтэй бас нэгэн гоё өглөө сэрэнгүүтээ уцаа оролдохоос өмнө яг хэлэх өөртөө зориулж хэлэх. За орой унтахын өмнө бас хэлж болно. Эсвэл хаяа заримдаа гацсан үедээ хэлж болно. Гоё би манифест үг хэлж өгье. Та маань бичээд бас өөртөө хэлээрэй. За ямар өгнөд байх вэ гэхээр одоо би өөрийнхөө амьдралын одоо зөв чиглэлд яг зөв зам руу итгэлтэйгээр алхаж байна. Миний амьдралд гацсан зүйлс тий одоо миний тэр одоо амьдралд гацсан тэр хэцүү зүйлс одоо миний төлөө ингэж над дээр ингэ зөв цагтаа ирсэн тий. Надад ингэж тусалж дэмжиж байгаа хүмүүсийг тэр тусалж дэмжиж байгаа боломжуудыг би хүлээн авахтаа нээлттэй байна. За миний одоо ур чадвар тий миний үнц юм бусдад юм үнэлэгдэж байна. Би илүү юм тод гэрэлтэй замаар алхаж байна. За миний доторх гэрэл ингээд улам гоё сайхан одоо ассаар байна тий. Тэгээд илүү одоо би илүү гоё гайхалтай цэвэр тунгалаг замаар алхаж байна. Би энэ гэрэл гэгээтэй замаар алхаж байна. Миний амьдралд одоо гэрэл гэгээтэй сайхан зүйлс үргэлж ирж байна гэж одоо өөртөө өглөө болгон уцаа оролдохоос өмнө одоо энэ 2-3 өгүүлбэрийг өөртөө бүр зориулан хэлж байгаарай гэж зөвлөж байна. За тэгээд одоо universe-с хэлж байгаа мессежийг хамтдаа задлацгаая. За universe-с та хэдэд маань ямар мессеж хэлж байгаа вэ? За одоо universe-с та бүхэндээ илгээж байгаа мессежийг хэдүүлээ хамтдаа харцгаая. За judgment шууд буугаад гараад ирлээ. Ace of Pentacles. The Sun. Eight of Cups. King of Wands. За universe-с өгч байгаа мессежийг тайлж уншицгаая. За judgment гарсан. За ялцчихгүй л та хэдийг одоо сэрэх хөдлөх цаг иржээ гэж хэлээд байна. Ер нь бол judgment гарч байгаа бол бас энэ нэг мессеж бол биш. Одоо энэ одоо амьдралын хувь тавилангийн одоо эргүүлэг дээр таны юм шин зам, шин шат эхэлж байгааг илтгэж байгаа. За магадгүй өөрийгөө ингээл айлгаалаад айц тунд байлгаал эсвэл ингээл бариад байсан бол одоо бол ингээд цаашаа явах
тэр хэцүүлсийг давж гарах үе дээр ирсэн байна. За universe танд юу гэж хэлээд байгаа юм гэхээр чи өмнөхөөсөө ингээ шал өөр болцсон байна. Одоо илүү юм том амьдрал руу алхахад бэлэн болцсон байна. Өөрийгөө юм жижигхэн байлгахаа болоо. Одоо хуучны чи бишээ. Өөрийнхөө хүсэж байгаа тэр том алхам том зорилгыг нэг санаач гэж хэлж юм. За тэгээ Ace of Pentacles шинэ боломж. За дахиад зоосны үзэр гарч ирсэн таадчд. Мөнгөөр сайхан бэлгэх гээд байгаа юм биш үү дээ. За тэгэхээр доктортай ажил, гоё шинэ боломжууд тийм гоё зүйлс танд удахгүй ирэх гээд байна. За тэгэхээр universe танд юу гэж хэлээд байгаа юм гэхээр одоо Hermit бол ингээд түрүүн таны ингээд дотор ингээд гэрэл асна гэж хэлсэн бол гэрэл зөвхөн доторчин болоод зогсохгүй дахиад бас ингээд бодит амьдрал дээр ч бүр өөртөө болоод ирэх гээд байгаа харагдаж байна. Таны ингээд мөрөөдөж байгаа мөрөөдлүүд ерөөсөө хоосон биш. Яг энэ бодит амьдрал дээр биелсэн байгаа харагдаж байна. Тэгэхээр тэр гоё биелж байгаа зүйлсийг хүлээж авахтаа өөрийнхөө энергийг нээлттэй байлгах давтамжаа өндөрсөг гэж хэлээд байна. За тэгээд сан карт гарч ирсэн. За нарны хөзөр би энэ айгуу сонин штэ энэ уншлагыг хийхэд 3 групп дээр гурван дээрэндээ сан карт бүр ямар нэгэн байдлаар гарч ирлээ. Ингээд өөрөөсөндөө одоо энэ чинь нар хөзөр нарны энерги энэ гоё дулаан энерги нарны илч тэ. Тэгэхээр ингээд нөгөө бас баяр баясгалан илтгэдэг карт ахгүй. Тэгэхээр гэрэл ерөөсөө та нар одоо нар үргэлж та нарыг дагаж явж чинь ямар сайхан юм бэ те. Тэгэхээр одоо энэ сан карт чинь баяр баясгалан амьдралын эрч хүч те одоо нарны гоё энерги дотоод хүүхдийн баяр баясгалан амжилт одоо аюу гоё сайхан зүйлийг илэрхийлдэг одоо байж болох бүхэл эерэг зүйлийг илэрхийлдэг карт. Тэгэхээр universe танд юу гэж хэлээд байгаа юм гэхээр өөрийнхөө гэрлэг битээ унтраагаарай. Баяр баясгалан одоо мэдрэгтэй нээлттэй байлга. Сайхан зүйл ирж байгаа гэдэгт итгэ өөрийгөө нээлттэй байлгах гэж хэлээд байна. Гэрэл рүү гар, гэрэлт гар гэж хэлж байна. Тэгэхээр манайхан ерөөсөө л ингээд өөрснийхөө гэрлийг айгүй унтраацсан байгаа харагдаад байна. Энэ карт олон удаа ингэж энэ олон картнаас зөвхөн энэ карт ингэж олон удаа гарна гэдэг бол энэ айгүй чухал мессежийг өгж байгаа. Ялцч бүр гарцаад байхгүй. Тэгэхээр хүмүүс айгүй өөрийнхөө гэрлийг унтраацсан байгаа тань. Тэр гэрлээ хасаа гэж хэлж байна. За тэгээд Eight of Cups гарч ирсэн. За өөрт хэрэггүй зүйлсийг одоо орхихоос битээ гэж хэлж байна. Eight of Cups болохоор ерөнхийдөө нөгөө одоо сэтгэлээ хоослоод ингээд бүр ингээд сэтгэлээрээ биеэрээ юмнаас ингээд холдоод ингээд орхиод явахыг илэрхийлдэг карт байхгүй юу. Тэгэхээр өнгөрснөө битээ зур өнгөрснөг зүгээр нэлтгэнд өнгөрсөнд нь тэгээд орхиод урагшаага алах гэж universe хэлээд байна. За тэгэхээр энэ сан карттай холбоот сайхан тайлбарлчих л та бүр ингээд өг нь өөрөө бүр ингээд нүдэнд харагдаад ороод ирлээ. Чиний чамд ирэх гээд байгаа энэ гэрэлээ штэ энэ мар чиний өнгөрсөнд байхгүй. Өнгөрсөнд ерөөсөө байхгүй гэж харагдаж байна. Энэ мар штэ ирээдүйд байгаа. Тэгэхээр өнгөрснийг тавьж явуулсны дараа энэ нар гарч ирэн чиний одоо өнгөрсөнд нар байхгүй гэсэн. Өнгөрсөн байгаа газар чинь нар байхгүй гэж хэлээд. Ерөөсөө л тэр сэтгэл ханамжгүй болцсон өөрийг чинь татгаа болцсон зүйлстэй битэн ингээ уягдаад өөрийгөө зовоохот байна. Шинэ зам одоо энэ гэрэл гэгээтэй замынхаа төлөө хуучныгаа тавьж явуул гэж хэлж байна. За тэгээд King of Wands гарч иржээ. За King of Wands бол
хаан энергтэй одоо энэ нөгөө алсын хараа за хаан энергтэй энэ чинь бүр галын хаан болчихж байгаа. За тэгэхээр энэ гал энергтэй хаан хүн гэсэн үг. Хаан хүн болвол алсын хараа, зориг, нэр хүнд тэ одоо эргэтэлэг энерги илтгэдэг. За тэр хүн чинь бүр гал энергтэй болоод ирэхээрээ юу гэж хэлээд байгаа юм гэхээр амьдралаа зүгээр л өдөрт энэ галын хаан шиг шийдэмгий бай. Universe танд юу гэж хэлээд байгаа юм гэхээр чи бол зүгээр юм урсгалаараа явах төрлийн хүн биш байна. Чи бол юм галын хаан байгаад байгаа байхгүй юу? Чамд энэ одоо манлайлах чадвартай, маш юм зөөрөхтэй юм жирийн хүн бол биш ээ. Чи өөрийнхөө амьдралыг одоо галыг асааж одоо замаа чиглүүлж зорилгыг асааж чаддаг хүн байна. Тийм учраас шийдэмгий бай. Өөрийнхөө замыг даг. Бусдад битгий амьдралаа удирдвал зөвхөн өөрийнхөө амьдралыг удирд. Өөрийнхөө хүсэж байгаа амьдрал руугаа зоригтой алах. Одоо удирдлагаа бусад хүмүүс битгий үг гэж хэлж байна. Амар гой зөвлөгөөг университет өгч байна. Ямар гой зөвлөгөөнүүд өгөө. За тэгээд манай 3 дугаар группийг сонгосон хүмүүс маань коммент хэсэгт King of Wands гэж бас бичээд өгөөрэй. Үнэхээр л одоо юм гоё гал энергтэй хүмүүс байна. Яалтчихгүй. За дээрэс нь та нарт хэллээ шүү дээ. Ийм гоё боломжууд бэлгүү зөндөө олон мөнгө тусламж дэмжлэг те юу гэдгийг дотоод гэрэл за нар дотоод болон гадаад гэрэл тэ дахиад мөнгө гэлстэй сайхан зүйлс ирэх гээд байна. Та нар ч өөрсдөө юм галын хаан шиг ийм гоё хүмүүс байна. Тэгэхээр одоо юу ярих вэ? Энэ гоё сайхан бэлэг ирэх гээд байхад энэ бэлгийг сайхан задлаад алгаад тосоод авал та. За ийм л мессежийг би хүргэх гээд чатын ядан хөдрүүдээ сайхан та нарт тайлбарлаж өглөө. За тэгээд 3 дугаар группийнхан маань бас нэмэлт хэсэгтэй байгаа. За нэмэлт хэсэгтэй болохоор та нарт яг ямар өгөгдсөн юм гоё гайхалтай хүч байдаг вэ? Дээрэс нь одоо энэ гоё сайхан ирж байгаа бэлгийг та хүлээж авахын тулд яг юу хийх ёстой вэ? Ямар алхам авах ёстой вэ гэдэг талаар би тайлбарласан байгаа. За мөн одоо өвөг дээдсүүдээс нь одоо та нартаа одоо өрсүүдтэй яг ямар зөвлөгөөг өгч байгаа юм бэ гэдэг би мессежүүдийг авсан байгаа. Тэгэхээр 3 дугаар группийнхан маань нэмэлт хэсгийн уншлагыг авахыг хүсэх юм бол би доор тайлбар хэсэгт яаж авах талаар нь оруулаад өгнө. Коммент хэсэгт бас оруулаад өгчин. За тэгээд бас Something Manifestation гэдэг миний Instagram хуудас байгаа. Миний Instagram хуудас руу чөлөөтэй асуух зүйл байвал асуугаад DM бичиж болно чөлөөтэй. За тэгээд та хэд маань миний бичлэгийг үзэж намайг үргэлж дэмждэг. За нэмэлт хэсгийн бичлэгийг авдаг бүр их талархлаа. Та нартаа намайг дэмжиж одоо зөндөө олон гоё талархлын үгсийг илгээж байгаад би маш их баяртай байна. Тэгээд манай 3 дугаар группийнхан маань гоё King of Wands ч юм уу эсвэл дуртай тоогоо үлдээгээд эсвэл 3 дугаар групп гэж үлдээгээд гоё намайг дэмжээрэй. Зөндөө олон гоё бичлэгүүдээрээ би уулзах болно. Маш их баярлалаа. Маш их талархлаа та бүхэндээ.